Хэрхэн болон автоморол заяа гэдэг Microsoft-ийн ажилтан өнөөдөр та бүхэндээ хэрхэн Excel AI ашиглах талаар дэм хүргэхэд бэлэн болсон байна. Сүүлийн үед Artificial Intelligence талаар мэдээлэлүүд их цацагдах болсон. Тэгээ манай YouTube суваг өөрсдөө платформыг ашиглан AI системийг хэрхэн яаж та бүхэн өдөр тутмынхаа амьдрал амарчилж ашиглаж болдог талаар цуврал дэмнүүдийг хүргэж байгаа. Тэгээ ганцхан ChatGPT-гээр дамжуулж мэдээлэл авахаас гадна бусад бас AI системүүд байдаг гэдгийг та бүхэндээс харуулахыг хүссэн байгаа. Тэгээд мөн энэ давхар хэлэхэд хэрэг та бүхэн ChatGPT-ийн талаар мэдээлэл авмаар байвал дээдлийн линк дээр дараад ороорой. Мөн манай YouTube сувгийг subscribe-аар энэ хөвчлийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тарахаа бүүмэртаараа ингээд лавтаа дэмрээ орцгоё. Unity-ийн хамтаа Excel дээрх дата руугаа орно. Энэхүү дата нь таны ажилтай холбоотой ямар ч мэдээлэл байж болно. Энэ дундаа AI-г ашиглан өөрт хэрэгцээтэй мэдээллийг авах боломжтой байгаа. Ингийн тулд эхлээд Home tab руу та бүхэн ороод хамгийн баруун гартал Analyze Data гэдэг хэсэг байгаа. Энэ хэсгээр та бүхэн дарангууд AI систем маань энэхүү Excel sheet дээр байгаа мэдээллийг аваад таны асуусан асуултнаас шалтгаалan хариултыг өгнө. За энэ хэсгээр хэдүүлээ эхлээд асуулт асуугаад үзье. За өдөрт хичнээнийг бид нар зарж байгаа гэдгийг хайнгууд энэ маань доор графикаар бол оруулаад ирж байгаа. Хэрвээ энэхүү графикийг та бүхэн ашиглахыг хүсэх юм бол Insert Pivot Chart гэдэг дарангууд шинэхэн Excel sheet-ний хэсгийг оруулаад энэ дээрээ мэдээлэлтэй хамт чарттай хамт та бүхэн гаргаад ирж байна. Буцаж эхний хэсэг дээрээ хэдүүлээ ороод энийхээ асуултыг арай жоохон өөрчлөлт үзье. За өдрөөр нь сараар нь гингүү чарт энэ дээр гарч ирж байна. За энэхүү чартуудыг та бүхэн заавал line хэлбэрээр биш, бас өөр хэлбэрүүдээр гаргаж болно. Жишээлбэл show table хүснэгтэй та бүхэнд гаргаад ирнэ. За мөн энийга column chart гэд гарангууд доор өөрчлөгдөж гарч иж байгааг та бүхэн харж байна. За энэ дундаа мөн илүү ойлгомжтойгоор асуулт асуух тусам танд туслах байгаа. За жишээлбэл энэ дээр за ямар үед хамгийн хүмүүс бүтээгдэхүүнүүдийг худалдаж авч гэнэ вэ гэдэг трендээр дамжуулж та бүхэн мэдмээр байвал энэхүү асуултыг асуунгууд 2 сарын 4-нд хамгийн их хүмүүс бол ингээд танаас юм авч гэнэ гэдгийг хараад за энэ өдрөө бараа бүтээгдэхүүнээ илүү ихээр бэлэн байлгаж авах нь дараагийн AI-аар дамжуулан та бүхэн хийж болох зүйл маань хэмээл форматыг өөрөө хийлгүүхээр AI-аас асуулт асуугаад мэдээлэлээ шууд авч болно. За жишээлбэл энэ дээр profit гэж бичингүүд шууд танд ирж байгаа бүх мэдээллийг гаргаад ирнэ. За тэнгуү тэнчнээсээ minus cost гэж за энэчнээсээ бид нар зардлаас гаргачихъя гэд хайвал таны бүх орлого бол $506,000 гарантай. За тэгээд cost нь болохоор $207,233 болж байна гэдгийг энэ дээр шууд гаргаад ирнэ. Ахталтаа Excel sheet-нээр гараад энэ доор бол харагдахгүй байгаа биз. За ингээд зогсохгүйгээр мөн AI маань цаанаасаа танд зориулсан асуултуудын доор за иймэрхүү зүйлүүдийг бас энэчнээс мэдээлэлд авч болох юм а гэдгийг та бүхэн харж байна. За жишээлбэл percentage мэдээлэл байхгүй болохоор эхний хэсэгтээ percentage by company гингүүд за хамгийн их авч байгаа за 90 дунд зэрэг байгаа мэдээллүүд энэ төр гарч ирж байна. За үүгээр зогсохгүй та бүхэн доошоо явуулах юм бол янз бүрийн байдлаар танд хэрэгцээтэй байж магадгүй гэдэг хэсэг дээр энэхүү мэдээллүүдийг чарт янз бүрийн байдлаар гаргаж ирнэ. Энэхүү та бүхэн Excel дээр AI-г ашигласнараа өөрийнхөө цагийг хэмнэх маш боломжтой мөн зөв асуултыг асууснараа та өөрийн бизнес хэрэгцээтэй гэсэн шийдвэрийг гаргахад бол тусална. Өнөөдөр та бүхэнд хэрхэн Excel дэх AI-г хэрэглэх талаар мэдээлэлүүдийг хүргэлээ. Үүнтэй холбоотой асуух асуулт байвал за энэ эднэрт тэгсэн аль ч сошиал платформлоо та бүхэн холбогдож болохоос гадна үргэлжлүүлэн видеог та бүхэн үзмээр байвал манай YouTube суваг руу ороод Furious гэдэг дээр дараад хайлтын систем дээр төлхөр өгөөр нь дамжуулан та бүхэн өмнөх 120 бичлэгүүдийг бол үзэх боломжтой байгаа. Өнөөдрийн бичлэгийг ярид хийсэн заяа орон инженер биелжи хадмал цэндэ фактыг шалгасан жолонер байлаа.